цэг зочил цэгийн мен руугаа нэвтэрнэ. За ингээд нэвтрлээ. За эндээс зочил курсээ сонгоод хамгийн ихний хийх ажлууд нь бол мэдээж хэрэг вебийнхаа баннерыг тавина, нийтлэлээ оруулна, бидний тухай нийтлэг асуултуудаа ингээд бөглөөд явна. За тэрний дараа бичлэгээ оруулна. За бичлэгээ оруулахдаа энэ бичлэг нэмэх гээд энэ дээр ингээд төхөөрөмжөө сонгоно. За төхөөрөмжөө сонголоо. За эндээс ингээд аль нэг файл одоо эндээс ингээд видео сонгоод тэгээд аплод хийгээд явах юм байна. За бичлэгээ оруулсны дараа таг буюу ангиллал руугаа ороод тухайн бичлэг нь яг ямар ангиллын бичлэг вэ гэдгийг сонгоно гэсэн. За ингээд ангиллаа оруулсны дараа энэ сургалтууд руугаа орно. За тэгээд энд сургалт нэмэх буюу тухайн оруулсан бичлэгээ нэрийг тавиад YouTube одоо тайлбар байвал YouTube линкээ тавиад за тэгээд бүтээгдэхүүнийхээ үнийг оруулна. Нэгсэндээ тухайн сургалтаа ямар үнээр зарах гэж байгаа вэ гэдэг үнээ оруулна гэсэн. За тэгээд түрүүний ангиллал сонгосон тэр ангиллаа сонгоод за тэгээд тайлбараа оруулна. За мөн энэ хажууд нь бол нөгөө нэг хичээлийн зураг гэж байгаа. Тэгэхээр энэ зургаа бас сонгоод за сургалтын баннер гэдээ бас хэсэг байгаа. За энэ хэсгээ сонгоод за ингээл хадгалах товчлуураа дарахад таны бичлэг веб дээр чинь орсон байх болно. Төлбөр хүлээж авах дансаа тохируулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ дээр та хаан банкны данс оруулаад за данс эзэмшигчийн нэр, бизнесийн нэр, аж ахуй нэгжгээд энэ цонхнуудыг бүглээд хүсэлтээ явуулах юм байна. Тэгэхээр энийг энэ цаана бид нэр тохиргоог нь хийгээд буцаагаад танд эргээд хариу өгнө. За энэ бол нэг удах юм байхгүй, ер нь баг 2-3 цагийн дотор ингээд нэг бол хийгдээд явчих процесс байгаа. За ингээд та өөрийн гэсэн сургалтаа веб дээр байршуулад зарах боломжтой болно гэсэн. Анхаарал тавьсанд баярлалаа.